11. Дурддгал хөвөрс орил. Сэнд онгоцон дормогц сэтгэл догтлон баярлах төгших зэрэгцэг шиг. Цонхоор харвал онгоц зурус үхий хар замаар алгуурхан явсаар газраас тасарч агаар төхөөрлөө. Юу юунаас түрүүн аав ээжийнхэн дүр сэтгэл тодорно. Хөөрхий дөө. Та хоёр минь энэ үед байсан ч болоос дэндүү залуугараа одож дээ гэж бодох үед самсаа ширхраад ирлээ. Хүү гүнзгий амьсгал аван тайвшраад өрн та хоёрынхаа хүсэл мөрөөдөл бүхнийг биелүүлж хүрч чадаагүй өндөрлөгт нь хүрнэ. Тэнгэрээс үрэн харж тэтгэж яваарай хэмээн залбирлаа. Дараа нь Баатар аав мандах ээж хоёроо сэтгэл дотор нь талархах явлаа. Үрчилж авснаас хойш 3 жил тэтгэн тэжээж бүхий л анхаарал хайр халамжаан зориулан буй аав ээж нь түүний сэтгэлд яхаргүй чухал орон зайг эзэлжээ. Хүүгийн сэтгэлд нэгэн дурсамж хөврөн долгилсоор. Өвлийн эдрээс тачгинсан нэгэн өдөр Баатарыг ажлаасаа ирэхэд гэр орон ундуу сундуй тохимоотой өгтлээ. Олон хоног гэрээсээ хол яваад ирж байхад орон гэрэн зутруухан байсан дэхэд уурлав. Өчигдөр хийсэн хоолны үлдэгдэл бололтой халааж ичхэд амархаар хэвтсэн боловч нойр нь хүрсэнгүй. Босч гэр орноо цэгцэлчгээд авгааруган залган аагдж аваад дэд давхарлуу гарч хүүхдүүдийн өрөөрөө оров. Октын өрөөнд доторх ундуу сундуйг цэгцлэгт сураан газар дунсан дэвтрийг авч харавал том охин хулангийн өдрийн тэмдэглэл байлаа. Охин ирээдүйн зорилт мөрөөдлөн бичээд хүсэж байгаа зүйлийн зургийг наасан их сонирхол татав. Аавынхаа зургийг наагаад "Миний Баатар, зүрх сэтгэлийн минь хамгаас их ойлгож дэмждэг зүрх минь таньдаа хайртай шүү. Тантайгаа адилхан хүнтэй сунаа. Тэгээд ээж та хоёрыгоо ачилж яаж эрхлүүлж өсгсөн яг түн шиг эрхлүүлнэ" гэжээ. Охиныхон бичснийг уншаад өөрийн ирэхгүй догдолчихсон ансаг чихтүүлэн сууж байлаа. Хүүхдүүд минь нэг үеэм бодвол овоол болж байна да гэсэн үеиг бодлоор өөрийгөө шагнаад ах トゥ гурвын өрөөгөөр орлоо. Их сайхан цэгцтэй бүх зүйл нь жин тангажээ. Хүү ханын том хуанлын дээр өнгийн хуулдаг цааснаа өдрийн ажиллаанд төлөвлөдөг. Хуанлын хуудсуудыг эргүүлэн үзвэл 23 сард хийх ажил хүрх зам тодорхой харагдана. Айхтар золиг юм да хэмээн бахархангүй бодлоо. Хайрцагт жимбидл хураасан бичиг цаас цэлмгийн өмч болтой. Гадаад өрхнөөсөн ахуулаа түүний бүх зүйл нууцлаг чамбаа нэгэн гэдгийг эд зүйл нь бэлхнээ өгүүлнэ. Цэцэнгийн хідэн халтар хувцсыг өрөөнөөс аваад гаргалаа. Угаалгын өрөөнд орж цөн хідэн угаа хувцс байсныг угаачхаад хөргчнөөс мах гарганган "Эвэдэ муухан минь өдөржин сургууль дээр уяатай. Дээрээс нь энэ олон хүүхдүүдийг зохицуулах гэж их л ядарч байна. Би арай л төрөгччихэд байх юм. Мэдсээр байж хизээний л загинчсан байх юм" хэмээн бодлоо. Эхнэрийнхэн ажилдан өмсдөг дөрмт хувцсын тусгайл нь ням бавгаагаад өлгүр төлгөн хатаачхаад цэцэрлэгийн хоёроо авахаар гарлаа. Цэцэрлэг орхон хэрд утсан дугуйрвал авлаа. "Байна уу?" "Байна." "Цэндийн аав мөн үү?" "Аа, тийм байна." "Би ангийнханд багш байна. Та яралтай ирэх хэрэгтэй байна." "Гүй ээж нь наад сургууль дээр ч уг нь байгаа биз дээ." "Мандах багш семинарт явчихсан байгаа." "Би жаахан завгүй л явна." "Цэнд айлын хөвгт зодоод аав ээж нь ирээд бөөн хилэн болоод байна" гэлээ. Баатар цэцэрлэг орлоггүй шууд сургууль зүглэн жолоо мөшгөв. Замдан хатантай ярил хулан цэлмэг хоёр дүүгэн авахаар явж байна гэлээ. Баатрыг ангид явж ирвэл цэнд уруу царайлан доош харан дальдчин зогсно. 2-3 хүү их л маадгар дээрэнгүй харцаар харах. Тэдний ээж бололтой тарган цулцгар авгаанаар орилон чичлэх нь харагдав. Нэгнийх нь аав бололтой сахал үсэндээ баригдсан жижигвтэр биетэй залуу хууль дүрм ярин жон хийн. Яагаад чим хүүгээ хараад өрөвдөх сэтгэл төрлөө. "За энд юу болоод байгаа юм?" гэж бүдүүн дугаар хөнгөнүүлэн асуулаа. "Танай хүүхэд миний хүүг боож алах шахаж" гэд нэг авгаа хоолой шахаж ирээд л орилон хашгичв. "Хүн алах шахсан хүний нүүр ам яагаад хөрчихсөн байдгийг?" Өргөж авсан ааваасан ухаан зүггүй айдаг хүүгийн дотор жаахан ч болов цэлмэг шиг боллоо. "Та нар юу улсын учрыг сайн мэдээгүй байж бөөн бөөнөрөн хүний хүүхд рүү дайрдаг нь ямар учиртай юм? Миний хүү тэгж хүн дагаар хүрээд хүний уур хүргээд явахаар хүүхэд биш. Өмөөрөх хамгаалах хүнгүй гэж бодоо юу та нар?" хэмээн эцгийн хөнгөнсөн бүдүүн дуу том биеэс хүн бүхэн сүрдэн холмолцлаа.
хууль дүрм яриад байсан жижигхэн залуу "Гойхо юу л да" гэхэд яриаг нь тасалж эрүүгээрээ занган "Чи хажууд нь байсан юм уу?" гэвэл "Гүйлдэ. Гү тэгвэл чи надад амаа тат." "Та одоо орж ирчихэд хүн загнаад байдаг юу юм?" гэвэл "Дуугүй байгаарай" хэмээн омогтойхон хэллээ. Хөрүүгэн хайр инрэл шингэсэн зөөлөн харцаар харснаа "Миний хүү юу болсон юм?" "Тэмүн зөргөө хоёр намайг хаашаа чарсан дэрлэхэд дэвтэр нам булааж аваад байдгийн. Гэхэд хоёр хүү битгий худлаа яриад байгаарай" хэмээн итгэл мутайхан холмолцлаа. Зэнд хоёр хөөрөө ширтснээ "Өдөр анги тарах гэж байхад зөргөө намайг мөрлснөө. Ширээн дээр байсан солонгос хэлний намын маань тэмүүлнэрөө шидчихсэн. Энэ хоёр хоорондоо шидэлцэж байгаад намайг дундаас нь шүүрээд авсан чинь Тэмүн намайг булан шахаад шанаадаад илгэцсэн. Зөргөө миний толгой дээрээс намар зохиод солонгос хэлээ ингээд сайн сургээд балбаад байхаар нь би арай гэж гараас нь мултарч цамцаар нь хоолойг нь боочгсон. Намайг Тэмүн зөндөө өшгөлсөн штэ" гэв. "Чи тэгээ эдэнд дээрлэхүүлээд байхдаа яадгийн?" "Өгчлүүлэхгүй тал талаас л дайраад байсан." "Чи наад өмд хувцсаа тайлаадах." Хүү өмдөн тайлбал эн тэндгүй улааж, зарим газар нь хөхөрчээ. Цамцаан тайлбал эгем хавцаа цусхурж, буглаг хавьд хөхөрсөн байлаа. Эцэг уурсан "За тэгээ хэн хохирогч байна? Өнчин хүнд ноён олон гэгч нь болж дээ. Өмгөөлөх хамгаалах хүн би амьд байна шүү. Чи их хууль яриад байлуу. Хуулийн газар нь очие" хэмээн адхар залууг хоёр мөрөн дээрээс нь шөөрөн ханд шахан оргилөө. Залуу ээрч мөрөн авгаанаар бархиралдаад хэцүүхэн маргаан дэгдлээ. Баатар бүгдийг хуйлруулан загнаж, ангийн багшигч хэлэх үгүй болгон уйлуулж орхилоо. Цагдаагийн газар гомдол гаргана гэдэг үгийг сонсоод хүмүүс чацаг алдах шахан уучлалгүйж бүтэн цаг зовруулсны эцэст Баатарын ялтаар тулаан өндөрлөв. "Миний хүү зөрөгтэй бай. Амиа хичээсэн атаархуу хүний сүгнүүдэд хэн болохоо харуулад өг. Эцэг эх нь ийм буйргүй төлөвшөөгүй хүмүүс байхад үр хүүхэд нь ямар байх нь ойлгомжтой" гэд машины төлхөөрөө өгөн "За машинаа халааж бай" гэд хүүгэн гаргалаа. Хүүгэн гарсан хойно утгаар нь өвчгөнөн эцэг их хүүхдүүдийн гарах гарцгүй улт нь айлгалаа. Тэмүн зөргөө хоёр бараг л энэ мөчөөс эхлэн цэндийг хамгаалан ухааны амлалт өгч сүгдэж мөргөх шахлаа. Эцэг нь гарахтаа бүдүүн бахим дуугаар "Миний хүү дахиад хурууга өргөх төдийд би өөрийн биеэр шангчин хүртэн шүү" гэж том дуугаар сануулад ангиас гарав. Машин дээрэн очвол хүү жолооны яраас годхийн үсрэн буулаа. Энэ бүх байдал Баатарт үнэхээр өр өвдөм харагдана. Баатар хүүг тэврэн авч хэсэг зогсоод духыг өндөрлөлээ. Энэ айл дээрээд дутуу зүйлгүй сайхан амьдарч байвч Баатараас жирхэн харьц хэвэн төдийлөн олдгоо байжээ. Багш нь аавын дуутахад ангийн найзууд тэдний эцэгхэн өмнө хэлмэгдэж зэмлүүлэхээс илүү хэцүү санагдан айж бэмбэлзэж байтал бүх зүйл эргээр иргэн эцэг хүний нөмөр нөөлөг, үрийнхээ төлөө хийж болох өмгөөллийг үзүүлсэн тааварлшгүй сонин зүйл байлаа. Аавыг ингэртэн тавирах тэрлийн мөчөд төрсөн эцэг хэн дурсан сансан хүү цорхирон уйлчихав. Баатар сэтгэл хөдлөлөө нуусангүй. Сургуулийн гадаа хөлхөлдөх хүмүүс аав хүү хэрэг гайхан харна. Хөдөр том гараан хүүгийн хүзүүн дээр инкрилэн тавьж дахин татаж цээжиндээ нагаад гүнзгий амьсгал аван "Миний хүү гялзаад байгаарай. Аавын хүү чадна" гэд машинд сууцгаалаа. Аавын хүү чадна гэсэн инкри дотн нүг юутач зүйрлэмгүй их эрч хүчээр хөглөх шиг. Машин дороод аав нь "Миний хүү юу ч болсон нуулгүй хэлжвэ. Гэм хийгээгүй байж битгий гэлбэлз" гэхэд хүү урамтай наргагүй "За" гэлээ. Тэд явсаар гэрийн ойролцоо Солонгос хоол гэсэн аягтай газар ирлээ. "За, хоёулаа сайхан хоол иднэ" гэд дотогшон орлоо. Баатар шарсан мах захиалаад "Миний хүү машин барьж чадах уу?" гэвэл "Хотын төвд ээжээр залгаад хэд барьсан. Болмоор л юм шиг байна лээ." "Тэгвэл машин барих уу?" гэвэл хүү "Дими байха. Цагдаа таарвал баларна. Гэр хүртэл 500 м л зай байна. Зоригч хөрвөл барь л та" гэлээ. Хүү итгэж ядна ширтэнэ. Аавыгаан ийм эгэл зөөлөн хүн гэж огт санаагүй тул дотроо гайхан эргэлзэн. Тэгж байтал захиалсан хоол ирлээ.
зөөгч бүсгүй төрөл бүрийн хачир ногоон цай тэргүүтнийг ширээн дээр өрөөд цааш эргэлээ. За, сайхан хооллоорой гэд аав нь дотн нэмсэглэв. Гэр хүртэлх цай ойрхон тул хүү машин барихаар боллоо. Баатар гэрээс хол олон хоног ажилласан тул альжаал тайлж шар ариг шимнэ. Хүүхдүүд Баатрын ирснээс хойш ангуудаа цэнттэй хоёулахнаа сууж байгаа нь энэ билээ. Хооллох зууран эр улс шиг бодод сандаг бүхнэн ярилцах таатай сайхан. Энэ өдрөөс хойш хүү чухал асуудал шийдвэрийг аавтайгаан зөвлөдөн байж шийддэг болов. Хэдий хөндөй дүүхэн мэт байвч Баатар хэдийнэн цэнт хөвгүүнийг өөрийн хүүмэд хайрлан тууштай ажилсаг ээлдэг зангаар нь бахархдаг болсон байжээ. Хүү онгоцон цун эл дурсамжийг хөврүүлэн самсаа ширхэрч сайхан аав минь хүүн хичээнэ хэмээн сэтгэл дотроо өгүүлэв. 12. Дутуурхах зовлон. Ахыгаа явснаас хойш цэлмэг бүрх ганцаардаж юм бол хулан хатан хоёртой тэрсэлдэн. Тэр яагаад энэ хоёр татаархаад байгаагаанч үл ухаарна. Зарим өдөр хамттан овоо эгчдүүс шиг өнжин, заримдаа өстөн дайснаас ч дор болчихно. Ядаж байгаа цэлмгийн шохоорхтой хөвгөн хулангийн араас үхэн хатан гүйхэн цэлмгийн зэвэг хүргэнэ. Нэг өдөр хуланг усанд орж байхад нь цэлмэг нууцаар зургийг авчихжээ. Аав ээжийн эзгүүд мөн л муудалцах шалтгаан гарч ихэнхдээ буулт хийж уучлж байдаг хулан энэ удаа тэссэнгүй. Чи яагаад ийм өмхий санаатай байдаг юм бэ? Бид чиний бүх муухай санааг чинь дэвчиж уучилдаг. Чи яг хүн мөн үү? Өнчи өрөөсөө юмгээд өрөвдөд байхад битгий давраад бай гэлээ. Цэлмэг жинхэнэ өмхий санаа гэж юу гэдгийг харуулаад өгье л дөө хэмээн хөмхөгөн зуусаар хоцорчээ. Өглөө хуланг сургууль руу орохдоо зэрэгцсэн хөөхтүүд нэг л тохуургасан, шоолсон харцаар харж, зарим нь бие нудрах, айлгүйтэн шивнэх нь гайхмаар. Яачгсан бол доо хэмээн хачирхан гайхсаар ангидан орвол байдал бүр биш дэв. Суудалдаа сун утсаан гаргаж даатаахан асаавал зөндөө мэдэгдэл иржээ. Ахлах сургуулийн сурагчдын нүүр номын нууц бүлгэмд орвол хулангоо нэртэй хуурамч хаягнаас хулангийн нүцгэн зургийг тавьж би нүцгэлэх дуртай охин хорвоогийн бүх зүйл нүцгэн үнэн дээр оршдог хэмээн мэдэгдэл оруулжээ. Хуланд хэлэгч үг олдсонгүй, ангиас гарч ээж рүүгээ гүйлээ. Мандагч хүн цохилтонд оржээ. Хулангийн ааж төгссөн царай, сул асгарах нулимс, ямар ч сайхан үг хэлээд нэмэр болох янзгүй болтлон хямарсан айц төрүүлнэ. Энэ бүхэн цэлмгийн хийсэн ажил хүн тэжээвэл толгой цусна гэж ин ээж би яаж хүний царай харах юм бэ? Зүгээр л өхмөр байна. Яагаад ингэж байгаа юм бэ? Хэмээн орлон хайлах үрээн тэрэн тайвшруулахыг хичээнэ. Мандах хэдэн өдөртөн ажиллаан хийж чадсангүй. Ажлаасаа чөлөө авч охиноо харж андан тайвшруулах, охидын дундах асуудлыг шийдвэрлэх олон ажил ундарлаа. Хүүхдийн сэтгэл зүй шилжилтийн насндан эмзэг байх тул хулан дахин сургуулиар шагаах битгийх л амьд явах ч хэцүү санагдана. Мандах охиноо амин хорлцохыг гэхээс айж нүд солголгүй ажиглах ажилтай боллоо. Энэ хугацаанд цэлмгийгч цаашид хэрхэх аргаан бодож олжээ. Орой бүгд хичээл сургуулиас нь цуглан ирэхэд гэр бүлийн хурал ширүүхэн болов. Хулан хатан хоёр цэлмэг рүү давшилж, гаргадаг зан авир, бусдад хандах хандлага, хар амиал боддог зэрэг хийж байсан үйлдэлүүдийг юу ч үлдээлгүй уйлан хайлан хашгичин хэлв. Мандах өмнө нь охидын маргааныг тас татан зогсоож, цэлмгийг хамгаалдаг байсан бол энэ удаа тэгсэнгүй. Цэлмэг хөмхий зун, үе үе нүдний булангаар харахаас өөр үйлдэл эсвэ зүйлнэ. Хулан энэ байдлыг ажиснаа чим өмхий санаандан идэгдсэн хувалз, энэ хэдэн жилүүдэд ээж чамайг биднээс илүү хайрлж хаацалж өмөөрдөг. Биднээс ээжийн минь хайрыг хүртэл булаачхаад яаж ингэж хүйтэн сэтгэл гаргаж чаддаг байна. Чиний сэтгэлийг чинь хэр буртаг биедэн багтахгүй нүдээр чинь гоожж байна. Аимшигтай охин. Ээж минь би дахиад хизээч энэ охинтой нэг дэвэр дээр амьдарч чадахгүй гэж хулан өгөө хэлж дуусмагц хатан өлгөн авч. Одоо бас хэний ч зургийг гиндүүлж дараад захим тавьчих юм билэ. Орон гэртээ 50 байх жарга алга. Энийний санаанаас юу ч гарч мэднэ. Яасан гистгүү хөлдөө зүрх вэ? Бусдыг өөрийнхөө орон тавьж бодоод үзээрэй чи. Биднийг ийм зан гаргасан бол чи яах байсан? Гэлээ. Хоёр баг болж байгаа үйл явдлыг гайхан харж хулангийн нулимсыг арчин битгий уйл ана гэх нь
Өхөөрдмөр. Мандах ам нээж Израиль улсад байдаг сүнсэн тэнгис бол дэлхийн хамгийн намдар газар гэдгээрээ алдартай. Далайн уснаас 10 дахин их давстай. Ямар ч амьд амтан амьдрах боломжгүй. Мөн олон гол мөрөнд цутгадаг мөртлөө нэг ч гол мөрөн лөө усаа өгдөг тул сүнсэн тэнгис хэмээн нэрлэдэг юм. Бусдаас авхаа мэддэг, өхийг мэддэггүй хүнийг сүнсэн тэнгистэй зүйрлэмээр. Хүн болгонд сэтгэл гэдэг эрхтэн байдаг. Хүн сэтгэлийг бусдад өгч бусдаас авч болдог. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй мөртлөө амьдралын жаргал зовлонг бүтээж, амьдралыг улам амттай болгодог зүйл бол сэтгэл юм. Хайрыг түгэж чадсан хүн л ад жаргалыг мэдэрдэг. Ээж нь сайхан сэтгэлийн үзүүрт хөтлөгдөн та гурвыг үрчилж авсан. Сайн хүн болгож төлөвшүүлэх гэж чадлаараа л хичээлээ. Гисэн хэдий ч чадсангүй. Миний арга барил буруу байсан болтой гэвэл сая л цэлмгийн нүднээс том нулимс мэлтэрч намайг уучлаарай. Би өөрийгөө яагаад ингэж байгаагаа үнэхээр ойлгохгүй байна. Бүгд миний буруу. Намайг уучлаарай гэд хуланг тэрэн авлаа. Харин хулан ямар ч үйлдэлээс үзүүлж модон хөшөө мэт зогсон. Гүндэн орсон гомдол тийм амар тайлагддаг байсан ч. Хэд хоногийн дараа мандах цэлмгийг хот руу хуланг техникийн лицей сургууль руу тус шилжүүлэн сургахаар боллоо. Октын сэтгэл тайтгарч бие биедээ өс сонсон санаад байхааргүй болжээ. Хотын дунд сургууль маш нарын дэг журамтай бөгөөд дотор байр нь хагас цэргийн зохион байгуулалттай элдв цахим хэрэглэнээс ангид гэрийнхэнтэйг 7 хоногт нэг удаа төртөсөн харан ярьдаг гэд маш олон давуу талтай байлаа. Мандах хүүхдүүдийн нэр дээрх хадгаламжаас төлбөр мөнгөний асуудлыг шийдээд хамттан хотын дурсамжит газрууд дэлгүр хоршоогоор аялан хэрэгтэй зүйлсийг базаан хамттан зураг хөргөөн татуулав. Цэлмгийг сургуульд нь хүлээлгэж өгөөд нутаг буцлаа. Энэ шийдвэрийг Баатар Цэнд нар цаашаа зөвшөөрсөн билээ. Цэнд сургуульдан хичээнгүйлэн сайн суралцаж, чөлөө цагаараа зүгээр суулгүй, зай завсар гарган цагийн ажил хийн дүүнертэн гарын бэлэг явуулна. Нэг үеийн бодвол хүүхдүүдийн учир олдож, мандах нуруу тэнэг шиг санагдана.